За энэ хуулийг байгаль орчны яамнаас оруулж ирж байгаад би харамсаж байна. Ойрд нэг жоохон тэгэл дуурхан дээ хүчтэйхэн шиг дуурхаас та нар энэ 5-ын А-гийн 1-т хуудас 2-т заасныг хардаа. Эдгээрийг үндслээд хуулийн төслийн 7-гийн 12-т зарим төсөлд байгаль орчны наривчлсан үнэлгээ хийлгэхийг шаардахгүй гэж үг орж ирсэн байна шүү. Та нар одоо үндсэн хуулийн 6-гийн 1-т газрын хэвлийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалтанд гэж байгаа шүү дээ. Хамгаалах ёстой төр нь байгаль орчны яам нь тэр ард түмнээс нь гагцхүү гэдэг үгийг бүр хамаагүй л дээ. Дээрэмдээд та нараас асуухгүйгээр шийднэ гэж хууль орж ирсэн. Дараачих нь юм та нарт уншиж өгье. 7-гийн 13, 7-гийн 14 төслийн товч танилцуулган дээрч байна. Байгаль орчны наривчлсан ерөнхий үнэлгээг үндэслэн сум дүүргийн зөвхөн засаг дарга орон нутгатаа төслийн хэрэгжүүлэх эсхийг шийдвэрлэж байхаар зохицуулахаар байна гэж. Та нар тоглож байгаа байлгүй дээ. Байгаль орчны яамнаас орж ирж байгаа шүү дээ. Олон улсын хүний эрхийн конвенц дээр саяхан тайлан дээр бичсэн байлаа. Буурай баялаг ихтэй буурай орнуудад өөрийгөө өмгөөлөх чадваргүй хүн байгаль хоёрыг дээрэмдэж цөмцөн ашиг хийдэм аа гэсэн утга агуулгатай зүйл бичсэн байлээ. Монгол орны яг зэрлэг капитализмаар явж байна. Өнөөдөр хөдөө орон нутагт бол одоо иргэний дайны байдалтай байгаа шүү дээ. Та нар бол зүгээр иргэний дайныг улам гааруулж байна. Уулуурхан компаниудыг хар том нохойтой, буутай, хамгаалтын албадуудаар хүрээлүүлсэн байгаа. Иргэний дайны байдалтай. Одоо энэ дээр бүр тэр нөгөө үндсэн хуулийн 6-гийн 1 заасан ард түмнээс асуух, олон нийтийн хилцүүлэг явуулах та нар гордвоо гэдэг хууль оруулж ирж шүү дээ. Тэгэхээр ийм ингэж тоглохгүй. Үндсэн хуулийн 6-гийн 1 бол эдийн засгийн аливаа ашиг ямар нэгэн эдийн засгийн үзүүлэлтээс дээгүүр иргэдийн болон байгалийн аюулгүй байдал гэдэг асуудлыг дээр нь тавьсан байгаа. Та нар үндсэн хуулиар зөрчсөн асуудал оруулж ирж байна. Байгаль хүн хоёрыг л одоо өөрийгөө өмгөөлөх чадваргүй хүмүүс байгаль хоёрыг л одоо өмгөөлөх нь үүрэг нь төрийн үүрэг, их хурлын үүрэг юм шүү дээ уг нь. Тэгээд энэ дээр ингэж заасан байна. Төр нь байгаль орчны стратегийн үнэлгээ хийх шинжээч томилох зэрэг үүргийг өөртөө авч байгаа нь та нар зүгээр авилгал хүнд сурталыг бүр гааруулах нь шүү дээ. Тэр шинжээчдэд мөнгө өгчөд тэр том компаниуд болчих гээд байна шүү дээ. Та нар одоо танилцуулган дээр их гоё тайлбар өгсөн байгаа. 1-ээс 2 удаа иргэдийн төлөөлөгчтэй хурдан хардаа төсөл За гишүүдийн асуусан асуултанд энэ ажлыг хийсэн тодорхой хариу дээр заяа гишүүдээс гомдол дээр дэвш. За одондоо гишүүн хариу дээ. За тэгэхээр ийм байгаа бас энд ингээд шууд бас өрөөсгөл хандаж болохгүй. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ байгаль орчны үнэлгээг одоо хийлгэхийн тулд 152 хоног шаардлагатай байгаа. За манай яамн дээр жилд 700-аас 800 үнэлгээг жилд хийж байна. Одоо манай үнэлгээний хэлтс бол одоо өдөр болгон хуралдаал байдаг. Тэгээ энийг бид нар ангилсан юм аа. Гамбатрагшна ангилж байгаа. 1, 2 одоо ер нь 3 зэрэглэлээр ангилъя гэж. Яа тэгэхээр би саяхан бас нэг юм уламжлалын эмнэлэг дээр очлоо л да тэгсэн чинь нэг жижигхэн эмнэлэг нэг лабораторитой зөвшөөрлөө авах гэж одоо өчнөө удаа явж байна гэдэг. Яагаад гэсэн чинь ерөөсөө бүх ангилт нэг юм байна. 1 литр хэмээн бод зориулжсэн ч адилхан 1000 тонн ч байсан. Тэгэхээр бид нар энийг ангилж байгаа. За 3 дугаар зэргийн ангил бол тэр шаардлагагүй бас компаниуд байна. Тэр нэг хэдэн аж ахуйн нэгжүүдэд махлаад үнэлгээ хийлгэнэ гэдэг ингээ яваад идэг. Тэдгээр нь яаж байгаа гэхлээр одоо шинэ хуулиар бид нар яаж оруулж ирж байгаа нэхэр цахимаар мэдүүлнэ. Заавал одоо тэн дээр одоо зөвшөөрөл авахгүй одоо ийм нэг хэсэг байна. Энэ бол одоо жижигхэн бичил бизнесн дээр зөндөө хүмүүс байна. За хоёр дахь нь арай өөр одоо аймаг орон нутг нь өөрсдөө шийдээд аймаг орон нутг нь хяналтаа тавьдаг. За нэгдүгээр зэрэгэл бол яхаарахгүй одоо байгаль орчны яам өөрөө энийг нь одоо зөвшөөрлийн нөгдөг бүх юмыг хямдаг саяын таны хэлсэн одоо хатуу шаардлага тавьдаг ийм одоо гурвал ангилж байгаа юм.
Тэгэхгүй ингээд бүгдийг нэг тоогонд оруулчихаар нөгөө яг зайлшгүй чухал зүйл дээр цагнж баг, хүнэнж баг ингээд асуудал бол үүсэж байгаамаа. Энийг бол бид нар одоо нэлээд бас яг дэвшил юм а гэж одоо оруулж ирж байгаа. Тэгэхгүй бол өнөөдөр бизнес чинь бас явахгүй шүү дээ. Бизнесийн өнөөдөр яагаад халгаад байгаа юм гэхээр нэг ганц зөвшөөрөл авах гэж л 152 хоног болоод байна гэдэг ийм бол одоо гомдол маш их ирж байгаа. За дээрэс нь бол бид энэ нийгмийн нөлөөлийн үнэлгээнд бас оруулсан байгаа шүү дээ. Их нөлөөлөлд орж байгаа дунд зэргийн бага зэргийн. Тэгээ нэг олон улсын стандарт руу бид нар ойртуулж ирж байгаамаа. Олон улсын стандарт руу. Тэгвэл манай одоо нэг гадны хөрөнгө оруулалтууд яагаад орж ирэхгүй байх гэхээр бас энэ хуультай чинь бас холбоотой байгаамаа. Тэгэхээр энд бол бид нар ангилсан юм шүү Ганбаатар гişүнэ. Зүгээр нэг жижигхэн одоо нэг бид жижиг аптек ч юм уу нэг юу ч ийм газруудад нь хурдхан бизнесийн хийлгээд явуулъя. Яахааргүй одоо ноцтой газруудад нь ингэгээд энийг бол энэ олон улсын чиглэлээр нь ангилсан байгаа. За үндсэн хуульд бол харин мэдэх эрхийг бол хангаж энэ тухайн нөлөөллийн бүсийн иргэдэд энэ төслөө танилцуулах, тайлбарлах гэд энэ бүх зүйлийг бол одоо оруулж ирсэн. За зарим орхигдсон зүйлийг